Логистик гэж яг юу вэ? Логистик бол маш өргөц салбарын нэгэн үйл ажиллагаа юм. Хоногийн 24 цаг, 7 хоногийн бүх өдөр, бүх цагт логистик хаасаагүй явагдаж л байдаг. За, эргэн тойрны нэг харуул ширээ, сандал, ноутбук, варта цэцэг, ус. Энэ бүгд логистикоор дамжиж ирдэг. За, ширээн дээр хэдүүлээ жишээ аваад үзье. За, эхлээд мод болон хэрэгтэй материалуудыг бүрдүүлэх нь байна. За, тэгээ үйлдвэрлэлүүгээ илгээн, үйлдвэрлэлүүгээ илгээсийн дараагаар хэрэглэгчийн гарт хүрэхэд бэлэн болох нэ. За, үүнийг баглаад агуулга руугаа илгээн. Агуулгасаа дамжаад одоо аль ус руу явах вэ? Газраар, агаараар, төмөр цамаар тухайн бомт руу хүргэх нэ. За, тэгээ таны нутагт ирсэнээс биш танаа орон нутгийн гайл дээр очино. Гайлаасаа тухайн брендийн хүргэлтийн төв одоо агуулга дээр очино. Тэндээсээ таны гэртээ ор байрлах тухайн салбарын дэлгүүр рүү очино. Тухайн салбарын дэлгүүрээс за эцсийн хүч болох таны гэр эсвэл офис айлыг руу хүргэх. За, энгийн аргаар логистикийг одоо тайлбарлахад одоо зөв бүтээгдэхүүнийг зөв харилцагчид одоо зөв тоош хэрэгтэйгээр зөв нөхцөлд зөв газартаа зөв цагт зөв зардлаар таны гарт хүрэхийг одоо 7Rs буюу логистик гэдэг байгаамаа. За, логистикийг одоо менежментийн түвшинд нь тайлбарлавал хэрэглэгчийн шаардлагын дагуу бүтээгдэхүүн үйлчилгээ холбогдох мэдээллийн урсгалыг гарал үүслийн цэгээс хэрэглээний цэг хүртэл үр ашгийг төлөвлөж хэрэгжүүлж хянахыг логистик гэдэг юм аа. За, ингээд та бүхэндээ логистикийн талаар жоохон ч гэсэн мэдээлэл олгосон байх гэж би хувьдаа найдаж байгаа. Манай дараагийн бичлэгүүдээр илүү нарийн, илүү гой мэдээллүүдийг олгоно. Манай утсыг дагаарай. Баярлалаа. Та бүхэнтэйгээ дараагийн бичлэгээр уулзцаая.